сайн байцгаана үгийн үйлчлэлээр Бурхны үгийн үйлчлэлийг яг одоо хуваалцаж байна та бүхэнтэй. За жинхэнэ та гэдэг нь хавчиг байна. За та харж байгаа бие махбодоос агуухан та бол мэдрэхүйгэн харах, сонсох, хүрэх, амтх өнөрлөх даллсан бүрхүүл биш таны дотор ямар нэгэн зүйл эсвэл таны биеэс хамаагүй том хүн байдаг. Энэ бол таны хүний сүнс бөгөөд жинхэнэ та юм аа. Энэ бол Библийн 2 дугаар Петрийн 3:4 дүрсэлсэн дотоод хүн юм аа. Харин зүрхэнд нуугдсан хүнийг дүлгэн даруй сүнсний мөхшгөө чанараар гоё. Хүний бие өхөхөд түүний сүнс амьдарсаар байдаг. Тэр нас орохоос өмнө байсан хэвээрээ хүн хэвээрээ л байдаг. Тэрээр бодис ертөнцид ажиллах чадвараас өөр юу ч алддаггүй. Түүний бие нь өгсөн байж болох ч өхөхөөс нь өмнө жинхэнэ сүнслэг хүнд байсан ойлголтод байсаар байдаг. Сайн мэдээний Лукийн 16-д 2 хүний тухай үлдэг. Тэдний нэг нь Лазар хэмээх ядуур, нөгөөх нь болохоор баян хүн байв. Түүнийг нас барахад Лазарыг нас барахад Авраамын жээжинд аваачив. Хоёр дахь хүн нас барахад тэрээр амьдралын ханд авшид баян тарган цутгалаа явсан учраас амьдрал нь шударга байгаагүй. Түүнийг нас барахад зохицыг нь газарт болсныг анхаарна. Гэхдээ тэр хүн тамд нүдээ өргөн Лазарыг харж Авраамын жээжинд байгааг хараад түүнийг таньсан гэж Есүс хэлж байна. Энэ нь түүний харсаар байсныг харуулж байна. Үүний дараа тэрээр Авраам танд надад туслаач хэмээн ашигласанд таны харж байгаач нь тэр ярьж чаддаг хэвээрээ Авраам хариулж тэгээд тэр Авраамын дууг сонсов. Тэр сонссон хэвээр байсан ойлгомжтой. Баян эр маш их сангаж байна гэж хэлв. Тэр зөвхөн сангасан төдөөгөө зовлшинж байв. Тиймээс Лазарыг хараад нааш нь явуулаач. Тэр хорооныхоо үзрийг усан дуред хэлийг сэрүүсүүлэг гэж гойлаа. Тэрээр энэ нөхцөлд чадах бүхнээ мэдэж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Түүний бүх мэдрэхүй ажилласаар байв. Үнэн хэрэгтээ тэрээр өнгөрсөн санаж байсан бөгөөд ах дүү нар нь гэрсүүлэхийн тулд өгөхсдээс хэн нэгнийг явуулж өгөөч гэж хэлсэн. Тэр амьд ахуйтай 5 дүүтэй байсан бөгөөд өгөхсдээс нэг нь тэд рүү явуулбал тэд гимших болно гэж боджээ. Тэр ах дүүшэн санаж байсан. Энэ бүхэн нь бие махбодын өхлийн дараах хүний сүнс үргэлжлүүлэн амьдрдгийг харуулж байна. Тэгээд тэд дахин төрөх үед хүний сүнс дээрээс төрдөг байх нэ. 2 дугаар Коринт 5:17-18 дугаар ишлэлийг. За тиймээс хэн нэгэн Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн харагдан хуйчин өнгөрч шинэ болсон байна. Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд тэрээр биднийг Христээр дамжуулан өөртөөгөө эвдрүүлв. Ийхүү эвдэрлэлийн үйлчлэлийг бидэнд өгчээ гэж байна. Энэ бүхнийг Есүс Христийн нэрээр хүргэж байна. Та бүхэн дахин сонсож зөв ойлгоорой.